Цаана Тугын жимээр нэвтрүүлэг Завхан аймгийн эрүүл мэндийн салбарын 90 жилийн айн баярын мэндийг та бүхэндээ хүргэж Тугын жимээр нэвтрүүлгээ Завхан аймгаас хэлж байна. Та бүхэндээ Завхан аймагт эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн баярын мэндийг зуны зовчин судлалын төвийн нийт хамтлагийн ховны нэрээс төвөөс өргөдөж шилээ. Их Тугын жимээр нэвтрүүлгийн хамталтантай хамтарч ажиллаж байгаа та баяртай та бүхэнд ажлын амжилт сайн сайхныг хүсье өрөөё. Сайн байцгаана уу? Тугын жимээр нэвтрүүлэг Завхан аймгийн амарч газраас та бүхэндээ хүрж байна. Монгол улсын зөвлөх хэмж, мандах хэмжтэй уулзалж байна. Сайн байна уу? Сайн. За та 35 жил их баригч хэмжээр ажилласан. Тийм гэдэг хэлсэн. Их барих эмэгтэйчүүдийн чинь хамгийн нулимс гарам тийм багш юм уу? Нулимс гарам багш юм бол хүүхэд хийс төрөх үе хороод хүн болж хорхон зур торгой агшид ойлж бол засгийн төрөх газар нэртэйг 1936 онд анх аймгийн нэгдсэн эмнэлгийн нэг хэсэгт байгуулагдсан. Тэнд бол анхных нь эмчээр их эрхийн тусламжийг Оросын мэргэжилтэд үзүүлсэн. Тэгээд анхны эмчээр бол Монгол улсын Монголын гавьяат эмч гэж хэлсэн билээ. Тэгээд Монголын гавьяат эмч Бадам гэж энэ эмч ажиллаж байсан. За тэгээд дараа нь бол манай их эрх эмэгтэйчүүдийн эмч Нямдагийн Нямсран гэж юм эмч байна. Тэгээд Ядмаа эмч байна. Цэрнлам эмч байна. Ядамжуу эмч байна. Ингээд энэ бол манай Ахмад үгүй байна. Анхны их эрхч нь Эстмаа гэж их эрхч. За энэ манай ээж цэнд их эрхч. Энэ Бовлоо гэдэг их эрхч. За их эрхч Гайлаа гэж байна. Энэ бол манай Ахмад үе. За тэгээд дунд үе нь болохоор 1986 онд нөгөө төрхийн тусламж үзүүлдэг газар нь болохоор төрх тасаг гэж байгуулагдсан. Тэр төрх тасаг нь 86 онд байгуулагдсан. Тэнд 86-аас ажиллаж байсан юм чинь болохоор Ямсрын эмч, Ядамжуу эмч, Цэнлам эмч, Ядмаа эмч, Макун Басцэг гэж одоо их нарсын төвд зөвлөх эмч гэж байгаа. Ийм эмч байсан. За би болохоор дунд үедээ явж байгаа. 83 онд гэсэн болохоор орж. За сүүлийн үеийн залуу эмч нь болохоор энэ уран бэлэг манай нэмэлхээс ордог шүү дээ. Энэ уран бэлэг эмчээс эхлэв. Тэгээд чимэд дөрж залуу байсан. Чимэд дөрж уран бэлэг цэм болоо дэлгэр маа. Одоо манай 8 эмчтэй залуу байсан байна. Тэгээд манай манайх багаараа хөрхийн тусламж үйлчлэгээ, яриа тусламж үйлчлэгээ, эмэгтэйчүүдийн тусламж үйлчлэгээ Завхан аймгийн хэмжээнд үзүүлэхтэй бол зорилт тавиад ажиллаж байгаа юм л да. За хүүхдийн хэмж хатган зэрэглэн за энэ хүүхдийн тасагт ажиллаад одоо нийт 12 дахь жилдээ бол ажиллаж байгаа. Манай хүүхдийн тасаг нь бол 34 онортой, нийт 21 ажилчтай, хэмж бол 6 хэмжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байдаг. Хүүхдийн тасагт нь бол нийт жилдээ бол 1000-аас 1200 хүүхэд бол энэ хэвтэн эмчилүүлээд гардаг байгаа. Амьдралгээд жаргал
болоосон цайлган дэлхий. Сайн байцгаана уу, Төвийн Жимээр нэвтрүүлэг Зохион аймгийн Амарч халдвараас та бүхэндээ хүрч байна. Яг одоо манай нэвтрүүлэгт Ахмад их баригч Гали амж хүрсэн байна. Намайг тэгж ирэхэд их юм чинь ямсар юмж байсан. Тэрийн санууд юмж байсан. Их баригчаар нь Даштуланбай Улаанбаатараас ирж ажиллаж байсан. Тийм тэр Даштуланбай Даштулан гэдэг хүний одоо туршилгаа залуу нэг суулгаж ажиллаж байсан. Тэгээд асарч нар нь наглаа сиренийн дөнгөө гэдэг юм гэсэн. Тэр өдөр гурван хүмүүс олон жил ажилласан болохоор залуу биднэрт их тусалж ирсэн. Яг хүн төрөхөд яг хүүхдийн толгой зохиогаал гарч ирээл жисгээл дуун ингээд хатгатал одоо сталиныг эзэмсэн мэрэгчлийн маань баярхдаг. Амьдрын гэммэн учрал хайрсан сайны хорвоо дэлхийгэн үршигээ мүвэлэх эжин сэтгэлээ дуулахтан хүртэл догдолох зүрхий чагнаж суудаа энерги чихүүн чаргалимэн ээжи чаргалгээд төсгөл байхгүй уучмын дэлхий чаргалгэмэн зүрхний ганцхан туулийн хүслээ хүсэл шигэн урд насыг хайраар халуун сэтгэл ариуныг ачиж шинждэг энерги халуун эжи эмчихүү Тусанд жил авсан гэдгээ надад 92 оноос эхэлж тусаан бэлгээсэн. 57 удаа тусаан бэлгэлээд 170 хүний амийг авах та баяртай байдгаа. Зохион аймгийн нэгдсэн эмнэлгийн төснөөс салбартай байна. Эрүүл мэндийн хөгжлийн 5 төслийн хүрээд Азийн урлагийн банкны тэтгэлэгтэйгээр 43 нэр төрлийн 361 сая төгрөгийн багш тоног хөрөмжүүд нийлүүлэгдсэн байна. хайрлан гэммэн холдохын аргагүй зүрхний эгши сайхан хорвогийн бүвэн дууны Сайн байцгаана уу, Төвийн Жимээр нэвтрүүлэг Зохион аймгаас та бүхэндээ хүрч байна. Яг одоо та бүхэндээ зооны зүй хүчтэй төвийн дараа таштаа хүрчээ хүрсэн байна. Манай байгууллага нь 1937 онд Зохион аймагт тарван тахлыг эсэргүүцэн судлах отряд нартайгаар өгсөн байгуулагдсан. За үүнээс хойш бол баруун таван аймгийн хариуцсан аймаг дүндээ станц нартайгаар үйл ажиллагаа явуулж байгаа. Эрүүл мэндийн сайдын 2012 оны 972 дот шийдвэр замаас авч судлаа. Төв болж өөрчлөгдсөн байна. За үүнээс хойш бид нар анх үүсгэн байгуулагдахтаа бол тарван тахлын суурин судалгаан дээр суурин судалгааны бааз дээр үүсгэн байгуулагдсанаас хойш тарван тахал болон боон галзуу хажигт халдвар зэргийн халдвар одоо урьдчилан сэргийлэх өвчл гарсан тохиолдол авартаараа онцлох халдварын боломжтой цомдохын дараах ийм ижүүр арга хэмжээ явуулдаг ийм онцлогтой байгууллага. халамжийн амтай. За сайн байцгаана уу. Хадар зүргийн засгийн эрхлэгч Жавзмаа гэж хүн байна. Манай засаг 15 онд шинэ байранд үйл ажиллагаагаа явуулж ирсэн. 2016 онд халдвар зүргийн засаг маань нэгдсэн байгаа. Энэ засаг хоёр засаг маань нэгдээд одоо 21 хүн амтаар орон татвар үйл ажиллагаа явуулж байгаа. 4 ихэмж
10 совилогч, нэг ахлах совилогч, 6 үйлчлэгчтэй нэр үйл ажиллагаа явуулж байгаа. Манай засгийн онцлог нь бол халдвар төвчин, хурц халдвар төвчин болон сүрээгийн халдварын халдвартай хүмүүс ирж хэвтэж имжлэгдэх. Түүнээс гадна нэлгэний архив өрөвсөлтэй хүмүүс, сүрээгийн бурсайсан халдвартай хүмүүс мөн имжлэгдэх. Сүүлийн үед хурц халдвараасаа илүү нэлгэний архив өрөвсөлтэй хүмүүс илүү төлхөө имжлүүлж үйл ажиллагаа чигтгэн үйл ажиллагаа явуулж байна. 1933 Дарангаан ангаас солигчийн сургуульд курс төгж ирсэн Дорж гэдэг хүн одоо Тусан Цэнгэл суманд ирж ажилласнаар эмнэлгийн анхны тусламж үйлчлэгийг үзүүлж эхэлсэн. За 36 оноос эхлэн багамжийн салбар болоод 56 онд их эмчийн салбар болон өргөжин тэлж 1963 оноос нэгдсэн эмнэлэг болсон. Одоогийн байдлаар 2018 онд тус нэгдсэн эмнэлэг нэрнэлээ ажиллах ёстой. За эмч 27, тусгай мэрэгчлэн 40, бусад нь эмнэлгийн бусад мэрэгчлэлтүүд эзэлж байна. Чөрлийн дэлхий хайрлан гэммэн холдохын аргагүй зүрхний эгши сайхан хорвогийн бүвэн дууны уян өргөлөхөө сэтгэлээ хосод аллаг үрсийн үнсэн өгдөг энерги. Манай Очим нарын эмнэлэг нь 2007 онд байгуулагдсан. 2007 оноос хойш эдгээр хүртэл ард түмнийхээ итгэлийг хүлээсэн хувийн эмчлийн томоохон байгууллага болж ажиллаж байна. Хэвтүүлэн эмчлэх 40 ортой, 30-аад ажилтнтай, лаборатори иж бүрийн үйлчлэгээ үзүүлдэг, мэдрэл дотрийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг ийм томоохон эмнэлэг болж ажиллаж байна. Эмч хүн чаргалимэн ээжи энерги хайрхайжи эмч хүн чаргалимэн. Ахуй аймгийнхаа эрүүл мэндийн системийн нийт ажилтан ажиллагчдад 90 жилийн баярын мэнд хүргээд манай тасаг маань 2018 онд дөрөнгийн эцэслийн мөрчтэй болсноор Ахуй аймгийн нийт иргэдэд Улаанбаатар хот руу 3 дахь шатлалд явж хийгддэг хагалгаануудыг орон нутгтаа хийж эхлээд байна. Тэгээд цаашдаа энэ үйл ажиллагаагаа орон нутгтаа нутгшуулаад илүү боловсруулгүй, илүү олон хүрээний хагалгаа хийх эрмэлзэлтэйгээр нэг үед орон нутгтаа доктор сургалтайгаар ажиллаж байна. Сайн мэцгэнэ түүхийн жимээр нэвтрүүлэг Захуй аймгаас та бүхэндээ хүрж байна. Та бүхнийгээ Няраа аймагч Цэрэн даваатай уулзаж байна. Та одоо Захуй аймгийн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ч гэсэн Няраа аймагч гэж байгаа бүтгэлтэй бас Ахмад эмч. Тэгээд Няраа хөвгт чинь нөгөө ойлол байдаг юу нүгж байгаа мэдэгддэг шүү дээ. Тэгээ яаж тэр Няраа хөвгтийг эмчлэх үед юу нь сайхан байсан? Ямар хэцүү зүйл байсан? Няраа эмч авч чинь таны хувьд ямар байсан? За та бүхэнд 90 жилийн баярын мэнд хүргэе. Би өөрөө хүүхдийн эмч. Тэгээд Захуй аймгийн нэгдсэн эмнэлгийн түүх амарч газар Няраа аймагт ажиллаж байсан. Тэгээд хүүхдийн эмч гэдэг маш хайртай. Тэгээд Няраа хүүхд маань одоо хүнд гэр бүрт аж аргал бэлгэлжээдэг. Тэрний хэрээр ч гэсэн биднес бас аж аргал бэлгэлдэг. Тэрийг харж биднес баясаж үнэхээр одоо үнэхээр энэ ажил маань би бас энэ ажлыг 15 жил Няраа эмчээр ажиллахдаа надад хэцүү үеч байсан, сайхан үеч байсан. Ер нь ихэнхдээ бол маш их баяр баясгалыг хацардаг. Энэ мэргэжлээрээ би бас аюух бахархдаг. Сайн мэцгэнэ уу? Аяны комеди бүгэ намайг амт төсөөдөг. Одоогоор энэ ханганы нийлүүлэх байгууллага дөрөв. Энэ сан хувийн эмийн сан 23, эргэлтийн эмийн сан 22 үйл ажиллагаа явуулж байна. Тэгээ энэ хангамжийн салбарын хамт олондоо болон эндийн системийнхаа хамт олон түүхт 90 жилийн аймгийн бүргээ. Улаастай хотод анх 2001 онд хэсгийн эмнэлгийн суурин дээр Улаастай 6 багт 5 өрхийн эрүүлэндийн 5 өрхийн эмнэлэг байгуулагдсан түүхтэй. Ингээд энэ өрхийн эмнэлгүүд нь 2011 оноос засгийн газрын 361-р
364 дугаар тогтоолын дагуу бол өөрчлөлт зохион байгуулагдаж өрхийн эрүүл мэндийн төв гэсэн бүтэц зохион байгуулалтанд орж 3 өрхийн эрүүл мэндийн төв 2 багийн дунд үйлчлэгээ үзүүлэх болсон. Одоо ингээд 2017 оноос ахуулаад мөн бүтэц үйл ажиллагааны өөрчлөлтөнд орж 2 өрхийн эмнэлгийн зохион байгуулалтанд орж ажиллаж явж байна. 1989 оноос хойш энэ өрхийн хүүхдийн хэсэг гэж байхад одоо Цахаа аймгийн чигстэй багтаа ажиллаж ирсэн. Өөрөө уул нь хүүхдийн мэрэгчлээ 2003 онд одоо өрхийн агахны өрхийн мэрэгжил эзэмсэн юм байна. Тэгээ бид 2001 оноос өрхийн эмнэлгийн тогтолцоонд шилжүүлээд ажиллаж ирсэн. Манай Цахаа аймгийн улаастаас өмнө 5 өрхийн эрүүл мэндийн төвтэй байсан. Бүгд одоо 16,000 гаруй хүнтэй. Тэр бүх хүн амдаа бид анхан шатны тусламж үйлчлэгийг үзүүлж ирсэн. Амьдралгээд жаргал дуусан цайлган дэлхий амьдран гэммэн учрал хайрсан сайны хорвоо дэлхийгэн үлшигэн бүэлэх эжин сэтгэлээ дуулахтан хүртэл догдолох зүрхий чагнаж суудаа энержи чихүүн чаргадимэн эжи чар 1982 онд Цахаатаа агахны сургуулийг хүүхдийн өвчтөн мэргэжлэр төгсөж ирсэн. Одоо 35 дахь жилдээ ажиллаж байна. 84 онд Австрали ахын сургуулийн төгсөж ирсэн. Энэ хүүхдээ цэвэрлэх аваад 34 жил тасралтгүй ажиллаж байна. 1988 оноос хөдөлмөрийн хангараг төв эмийн сангаас эхэлсэн. 1991 онд эцсийн эмнэлгийн шингээ тасагт шилжиж ирж ажиллаад 1998 оноос одоо хүртэл мэслийн тасагт үйлчлэгчээр ажиллаж байна. Би 1978 онд элдвэрчний 10 жилийн дунд сургуулийг төгсөөд Улаанбаатар хотын Хангаахын дунд сургуулийн лаборатори адид 80 онд төгсөөд одоо 38 дахь жилдээ нэгдсэн эмнэлэг лаборантаар ажиллаж байна. Би 1983 онд Хангаахын дунд сургуулийн эмнэлэг хариулагчийн ангийг төгсөөд эмийн сонгуулийн өдөртөх конторт ирж эмнэлэг хариулагчаар одоо болтол 36 дахь жилдээ ажиллаж байна. Сайн байцгаана та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Би тус нэгдсэн эмнэлэгт 1987 онд Анаахын дунд сургуулийн төгсөрснөөс хойш тасралтгүй 30 жил ажиллаж байна. Би 1983 онд Улаанбаатар хотын Анаахын дунд сургуулийн их хэрэгч багамжийн ангийг төгсөөд аймгийн нэгдсэн эмнэлэгт 35 дахь жилдээ их хэрэгчээр ажиллаж байна. Ажлын хугацаанд 8200 гаруй их нарыг 9,000 дамжуулсан. Манай аймгийн жилдээ 850-аас 950 хүн амьддаг. Үүний 80-аас 80 гаруй хувь нь хөдөө орон нутгаас ирж төрдөг. За энэ юм эрүүл мэндийн салбар өс өвчснээ одоо 90 жилийн үед тохиолдуулан нийт одоо эрүүл мэндийн одоо мэрэгжилтэнгүүдтэй бүгдээрэнд нь баярын мэнд төрхийн зэрэгцээ одоо албан байгууллагуудад ажиллаж байгаа 40 гаруй одоо эмнэлгийн дунд мэрэгжилтэнгүүд байдаг. Бид нар бол эрүүл мэндийн үйл ажиллагааг одоо тухайн албан байгууллагуудад одоо явуулж гүйцэтгэж байгаамаа. Манай нэгдсэн эмнэлгийн өнөөдөр болоод 304 эмч ажилчтай 71% эмч эмнэлгийн мэрэгчлээ ажилладаг. За нэгдсэн эмнэлэгт болохоор их эмч 67, суулгч тусгай мэрэгчлэн 143, бусд нь бол эмнэлгийн бусд мэрэгчлээ ажиллаж байна. Би 1957 онд 1-р амар захаазаар дагалдан сестраар ороод
6 сарын дараа би их хөрөгч болсон. Тэгээд тэнд 8 жил ажилласан. Тэгээд архиваас тодорхойлт авсан чи би 4000 гаруй хүүхдийг өсөлтөө үе 60 хэдэн 4000 гаруй хүүхд их барьж авсан байлээ. Их амжилттай явж исэн. Миний хөтлөжсэн журнал, бусдад хөтлөжсэн журнал архивцэг тэгхийг л байж илээ. Би баталгаатай хэд хүүхд авч яснаас мэдээ. Тэгээ миний нөхөр 61 2 онд ангаахаа их сургууль төгсөөд тосонгийн ерөнхий хэмжээр ирсэн. Тэгээ тэнд их барьчаал хийж исэн. Тэгээд би нэг 300-100-аад хүүхд авсан л гэж боддгийг. Тэгээд дараад нь завхан мадалд очсон. Нэг жил болсон. Нэг 200 хүүхд авсан байлээ гэдэг. Тэр хүсэлтэй. Тэгээд дараад нь төдөлтийн сон дундаа имлэг байгуулан манай нөхөр бас тентгийн эмчээр очихгүй юу. Тэгээд би цуг явсан. Миний охин ч тэгэхэд жижигхэн нэг нас орчмод байсан. Тэгээд би бол өөрөө нэгдүгээр төрөлт орохдоо тэр их баригч эмчнэр тэр цагаан халааттай тэр зүйлтийн орос профессор зөвлөх хэмжүүтэй хад нэг гоё харагддаг гэсэн. Тэгэхээр би ерөөсө бүхэл тархилгаа муу эзэмжих тусалсан, нөхөрмөжих тусалсан, би ч өөрөө ерөөсө дуртай ажилдаа тэгээд шамдан сурахаараа эста тэргүүн нэг сурахыг боддог. Хурж ирэхээр тэд хожин их баригч эмч нарыг хараад тэрний ерөөсөө үлгэрч авсан да. Аав ээжийнхаа мэргэжлийг л өвлөе гэсэн гол зорилго толгойд бодогдсон байсан учраас тэгээд анагаахын дундаж шууд 10 төгсгөө өөр сургууль авсан мөртлөө тэрнээсээ гараад шууд анагаахын анагаахын дундад ороод тэгээд 94 он анагаахын их сургуулийг төгсөөл 2000 оноос мэдрэлийн их хэмжээрийн Цохон аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж байгаа. Тэгээд 2006 оноос хойш мэдрэлийн засгийг эрхэлж ажиллаж байгаа. Ерөнхийдөө өр бүтээл ажлын амжилт бол ерөөсөн клиникийн профессор Солтой Монгол Улсын ахлах зэргийн мэдрэлийн хэмжээр ингээд одоо хүртэл сайн ажиллаж байна. Дэги төсгөл байхгүй ууч миндэлги чарм гэмэн зүрхний ганцхан туулийн хүслээ хүсэл шигэн урдмас эрүүл мэндийн системд 1978 оноос эхэлж ажилд орсон суулгаж хийж байгаа. Тэгээд төсөөд 2008 оноос энэ газрын дараа 4 жил ажилласан. За энэ хугацаанд бол одоо манай мэндийн системд боловсон хүчний хувьд бол нэлээд дутагдaltaй байсан өнгөч. Бусад байгууллагуудын хувьд бол одоо хүртээмж бусад байгууллагууд одоо энэ машин эмнэлгийн барилга байгууламжууд нь бол ерөнхийдөө дундаас дээш төвшөнд байсан. Ингээд биднүүд одоо GTZ болон мянганы сарлын сангийн тусламжтайгаар 5-аас 6 сум эмнэлгийг шинээр эмнэлгийн барилга бариулсан. 11 сумд одоо эмнэлгийн машин олгуулсан. Мөн тэр үед яама засгийн газар таярчиж одоо нэгдсэн эмнэлгийн бүх тасгууд маань нэг барилгатай байсныг 50 ортой төрөх эмнэлэг 30 ортой албартын эмнэлгийн барилгыг бариулж ашиглалтанд оруулсан байгаа. Мөн дэлхийн зүйн улсын байгууллага тусламжтайгаар хүүхдийн больницын засвар төгсөлтийг хийлгэж одоо ажилласан. Ингээд бол материал бааз болон хүн хүчний хувьд бол нэлээд хангагдсан энэ 4 жил. Энэ 4 жил хүн хүчний хувьд хангагдсан гол шалтгаан нь бол говьтай ангаахын дунд сургууль маань дээд сургууль болж эндээс жилд 10 төгтөн оюутан хэмжээ төгсөж ирдэг. Ийм болсон учраас сумуудын эмнэлэг бол нэг эмчтэй зарим сум ер нь
намайг ажил авч байхад эмчүү Улаанбаатар одоо гэрээний тэмж ажилладаг. Авч ажилладаг юм байсан нэг. Бид тэр үед нь одоо сургууль төгсөж ирсэн шинэ улсын бичнээр хангаж ихэнх сумууд бол хоёр эмчтэй сум дундын бол 3-4 эмчтэй болох боломжуудыг даасан. Би ч одоо сургууль төгсөөд их өргөч мөрөглөө 27 жил ажиллаж байгаа. Тийм 27 жил ажиллаж байгаа. Ерөнхийдөө өөрийнхөө нутагт ирээд сүүлийн 7 жил. Инх хараа халуун сэтгэл ариун би ажиж шинждэг энерги Эрүүл мэндийн салбар үүсч үзсэн 90 жилийн он баярын мэндийг үе үедээ одоо эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан эмч ажилчдаа баярын мэндийг хүргэж эрүүлийн гар жаргал сайн сайхан хүссэн өрөөё. За манай Яарал тасламжийн засаг нь болохоор 2016 онд орон нутгийг хөгжүүлэх сангаас 195 сая төгрөгийн санхүүжилтээр одоо бүрэн хэмжээний засвар хийгдэж эрүүл мэндийн сайдын 375 дахь төсвийн дагуу зохион байгуулагдсан. Зохион байгуулагдаж одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа. За энэ Яарал тасламжийн засаг нь болохоор 3 ортой Яарал тасламжийн 5 эмчтэй 4 сүлжээчтэй ингээд 24 цагийн тасралтгүй одоо үйл ажиллагаа явуулдаг юм тасаг юм аа. Эмч хүн жаргалын ээжи Цанах түүхийн жимээр нэвтрүүлэг Улаанбаатар хотоос та бүхэндээ хүрчээ. Ахын дэмж, авир мэдэмжийг зочин амарт орсон байна. Сайн байна та? Сайхан амарч чинь. Сайхан амарч байна. Сайхан амарч чинь. Цагаан эрүүл мэндийн салбарын ай зориулсан нэвтрүүлэг хийж байна. За энэ нэвтрүүлгийн гол зорилго нь эрүүл мэндийн салбараа зориулаад бүх эмч нарыг цахныхаа салбарт ажиллаж байсан бүх эмч нараа багтаасан юм сайхан нэвтрүүлэг хийж байгаамаа. За анх цахны амьд ажиллаж байсан тэр үеийн иргэн дурсвал. За би 1969 онд анхаарал дэс сургуулийг төгсөөд хүүхдийн эмчээр Зохион аймгийн нэгдсэн хүүхдийн засагт ирж хүүхдийн засагт хүүхдийн эмчээр ажилласан. Ер нь бол хүүхдийн эмчээр анхны цахны хүүхдийн хэсэг гэж байгуулахад анхны хэсгийг байгуулж ялаад 70 онд. Тэгээд хүүхдийн эмчээр 14 жил ажиллаад тэгээд сүүлийн үед бол эрэлтийн зохион байгуулалтын ажлыг явуулсан. Ер нь бол хүүхдийн эмчихэд тухайн үед бол одооных шиг ангааханы бол шинжлэх ухааны хөгжил төршил байгаагүй. Хүүхдийн хөгжил маш ихтэй. Одоо ханаа том маш ихтэй. Тэр үеийн хөгжил бол хүндрэл ихтэй. Одоо ер нь гарт барих чагнаараас өөр юм байхгүй хүүхдийн эмчнэр. Чагнаа тогшин тэмтэр нь асуун. Тэгээд тэрүүгээрээ онцлол ингээл явдаг. Цаг үе бол бас тийм өөр байсан л та. 82 оноос эрүүл мэндийн газар бол зохион байгуулалтын ажил ихэнх засгийн асуудал хариуцсан байцаагч. Тэгээд 87 оноос Зохион аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга удирдах ажилтнаар одоо намын даалгавар өгсөн шугамар л одоо дарга болж ирсэн да. Зүгээр тэр үед чинь хүүхдийн эмчийг их маш сонирхолтой гэрээ хүчээр одоо та дарах хийж чаднаа гэдэг ингээд даалгавар өгсөн учраас бол энэ аймгийн эмнэлгийн даргаыг бол 8 жил удирдсан. Манай аймгийн эмнэлгийн хамт олон бол сайхан хамт олон их одоо ажил ачааллыг даах чадвартай, ер нь өмнө шудраг, яг хүн ардынхаа төлөө гэсэн сэтгэлтэй, тэр хоёрт нь санаа гайхгүй, ийм сайхан одоо ард түмэн, хөдөөний ард түмэн сайхан шүү дээ, сайхан одоо хүмүүс байсан манай нэгдсэн эмнэлгийн хамт олон. Зохион аймгийн эрүүл мэндийн байгууллага үүсгэн байгуулсан 90 жилийн баярын мэндийг хүргэе. За миний бие Зохион аймгийн Захман сумын харьяат за 1988 онд анхны дэд сургууль төгсөөд 93 хүртэл Зохион аймгийн Захман сумын сүмбэндийн эмнэлэгт ажиллаж эмчээр ажиллаж байгаа. За улмаар Улаанбаатар шилжиж ирээд одоо
Улаанбаатар хотод ажиллаж байгаа. За ерөнхийдөө үндсэн мэргэжил бол мэдрэлийн эмч. Улсын 1-р төв эмнэлэгт ажиллаж байгаа одоо 2005 оноос хойш мэдрэлийн эмнэлэг сүлээлгсэн 2 салбар одоо үүсгэн байгуулаад эрхлэгчээр нь ажиллаж байна. За бид нар одоо бидний хэдэн захны эмч нар нийлээд 2017 онд захны эмчрийн холбоо байгуулсан. За цаашдын бидний гол зорилго бол төрөлх нутгийнхаа эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжлийн чадварчуулах, за мөн эрүүл мэндийн одоо нийт хүн амын өвчлөлт судалгаа хийх, за мөн ингээд аймгийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай бас уялдаж одоо төрөлх нутгатаа ямар нэгэн одоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээг одоо сайжруулах чиглэлээр хамтран ажиллах зорилготой байгуулагдсан байгаа. Явуулсаар Завхан аймгийн Эрдэнэхэн сүмээгөө аймгийн төвдөр 10 жил төгсөөд 1962 онд анагаах ухааны дээд сургуулийг сурж 1967 онд хүний их хэмж гэдэг мэргэжлээр төгсөөд Завхан аймагт очиж Завхан мандал сумын сумнуудаа эмнэлэгт ажиллаж байсан. Дараа нь Тосон цэнгэлийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж байсан ийм эмчөө. Тэгээд Завхан аймгийн эрүүл хамгаалах байгууллага үүсгэсний 90 жилийн өмнө тохиолдуулан нийт ажиллагчид хамт ажиллаж байсан хүмүүсүүд Ахмад үеийнхэндээ энэ аймаг баярын халуун мэндийг хүргье. Хүн аймгийн өвөг болгон 1968 онд анагаах ухааны дээд сургууль хүүхдийн эмчийн төгсөөд Завхан аймагт хоёрдод очлоо. За ингээд тэр үед манай эрүүл мэндийн болох газрын дарга Орсон гэдэг хүн байсан. Ерөөсөө шууд бид хэдийг бүлээж аваад тэгээд Урган сумын дарамтын салбар, техникийн салбар тэр жил байгуулагдаад тэгээд их хэмжээний салбараар эрхлэгчээ шууд томилжсэн. Тэгээд Урган суманда би 2 жил ажилласан. Миний одоо эмч болох одоо гарааг Урган сумын ард түмэн өгсөн гэж боддөг юм аа. Яагаад гэвэл би тэнд ерөөсөө номын ширээнээс гараад тэнд амьдралын ангаахын бүх юмыг тэнд би суралцсан. Тэрүүн дээр маш их бахархдаг. Урган сумын ард түмэнд маш их баярлаж явдаг. Анх 1974 онд анагаах ухааны дээд сургуулийг эрүүл ах хүч мэргэжлээр төгсөөд тэгээд аймгийн ариун цэргийн станцад 1 жил ажиллаад 75 оноос аймгийн эрүүл мэндийн газарт статистик хэмжээр ажилласан. Статистик хэмжээр 30 гаруй жил ажиллаж байгаа. 2003 оноос эрүүл мэндийн салбарын хөгжил 2 төслийн зохицуулагчаар ажиллаад тэгээд одоо тэтгэвртэй гарсан. За ингээд энэ ажиллах хугацаанд бол би статистик хэмж эрүүл мэндийн салбарын магадлан нийт хэмжлэлээ анхны магадлан нийт хэмжлэлээс за хувийн хөвшлийн эмнэлгүүд эрүүл мэндийн салбарын хяналт төлөвийн эдийн засагч гэсэн нэлийн олон ажлыг хавсарч хийж байгаад ингээд өндөрснийхаа тэтгэврт гарсан. Намайг дайны тогтоо намжилсан гэдэг би 1971 онд анагаах ухааны үндэс сургууль төгсчээ. Анхныхаа ажил хэлбэрийн гараад Завхан аймгийн төв эмийн сургуулийн удирдах конторт эхэлж байсан. Эмийн сургуулийн удирдах конторт 8 жил ажиллаа. 1979 онд анагаах ухааны дээд сургуульд 1984 онд төгссөн. 84 онд төгсөөд эргээд эмийн санхүүгийн удирдах Завхныхаа эмийн санхүүгийн удирдах конторт ажиллаа. Тэнд эмзүүрчээр 1998 онд дуустал ажилласан. Энэ хугацаанд бол Завхан аймгийн эмийн сургуулийн удирдах конторч бас өргөн хэмжээний өргөтгсөн байдлаар үйлдвэрлэлийн цехтэй байсан. Цехийн эрхлэгч хийжсэн. Тэгэл аймагуудыг эмийн хангамжийн асуудлыг хариуцсан мэргэжилтээр байна. 20 жил ажилласан байх. 1995 оноос аймгийн анхны эм био бэлтгэлийг усын байцаагч гэж шинэ номтойгоор тэр мэргэжлэр 5 жил ажиллаж Завхан аймгийн эрүүл мэндийн салбар үүсч үлдсэний 90 жилийн одоо энэ онд ингээд зохион байгуулагдаж байгаа. За тэгээд бид нар Завхан аймагт ажиллаж байсан үеийн эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан эмч нар, эмнэлгийн ажилчид, эмч зөвчлөлтөйгээ уулзалт хийгээд амжилттай зохион байгуулж байна. За энэ уулзалтыг эрүүл мэндийн газар болоод аймгийн нэгдсэн эмнэлэг, Тосон цэнгэлийн нэгдсэн эмнэлэг, за сумын эрүүл мэндийн холбооны төлөөлөл, за Улаанбаатар хот дахь Завхан аймгийн эмчнэрийн
холбоо хамтарч энэ үйл ажиллагааг сайхан зохион байгуулдаг. Ахмад аймгийн эрүүл мэндийн байгууллага байгуулагдсан 90 жилийн ойг холбоотой нийт ажилчид болон үе үеийн ахмадууд залуучууд та бүхэндээ халуун баярыг хүргье. Гэммэн холдохын аргагүй зүрхний эгши сайхан хорвогийн гүвэн дууны уян өргөлөхөө сэтгэлээ хосод аллаг үрсийн үнсэн огдоо энерги чи хүн чарлимэн эжи энерги хайжи чи хүн чарлимэн эжи чи хүн чарлимэн G